Өнгөрсөн 7 хоногт дараалан гарсан автобусны ослуудын буруутныг одоогоор тогтоогоогүй байна. Үүнтэй холбогдуулан зарим нэг албан үүргийг хотын удирдлагууд холбогдох хүмүүст нөгчээ. Нийслэлийн тээврийн газарт жолоочийн мэргэжил техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, Улаанбаатар нэгтгэлд замын зас мөсийг арилгах гэх мэт чиглэл өгсөн байх юм а. Гэхдээ автобуснуудын гаргасан осол хэргийн дийлэнх нь жолоочдын буруугаас болтоо гэж замын цагдаагийн газраас мэдэгдлээ. Энэ оны эхний 11-р сарын байдлаар нийтийн тээврийн хэрэгслүүдэд холбогдсон 400 гаруй осол бүртгэгджээ. Эдгээр ослын 90% нь жолоочийн буруутай үйлдэлээс болсон байх юм а. Зас мөстэй байсан ч жолооч хурдаа тааруулах, урд явсан машин ямар ч тохиолдолд гинт зогсох магадлалтай тул зай барих гэх мэт жолооч үүрэг бий. Үүнээс гадна томор автобусны жолооч илүү үүрэг, илүү хариуцлага хүлээдэг гэлээ. За тэгэхээр 2015 оны эхний 11 сарын байдлаар гээд аваад үзэх юм бол нийтийн тээврийн автобусны жолооч нартай холбоотой 31386 зөрчлийг манай цагдаагийн албагчдад илрүүлсэн. За үүнээс зам тээврийн улсрагт холбогдсон нь бол 405 тохиолдол бүртгэгдсэн. За энэ 405 тохиолдлоос 7 хүн насураад 254 хүн гэмтсэн гэсэн юм судалгаа гарсан байгаа. Тэгэхээр нийт ер нь зам тээврийн улсрагт холбогдож байгаа жолооч нарын 90 гаруй хувь нь жолоочийн буруутай үйлдэлээс болж зам тээврийн улсрагт гарсан гэсэн юм судалгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт үндсэндээ нэг 10 гаруй хоногийн хугацаанд нийтийн тээврийн автобустай холбоотой ностой зам тээврийн улсрагуд бол маш их гарсан. За үүний улмаас бараг яармаг нисгэн чиглэлд явдаг иргэд хүртэл тийм ээ одоо ая тухтай зорчоод явж байх хэвээр тэр гүүр маань хүртэл хаагдсан. Хамгийн сүүлийн жишээ өнгөрсөн 7 хоногт Ярамгийн гүүрэн дээр осол гаргасан автобус даацын дугуйтай ажээ. Даацын дугуй бол өвлийн дугуй биш, хичнээн торомжтой байлаач халдиргаатай замд гулгана. Энэ жил автобуснуудад өвлийн дугуйч тавьж өгч амжаагүй байна. За учир нь нийслэлийн төсвөөс автобус компаниуд орлогын зүрэг өгөөгүй, санхүүжилтөнд цаарснаас үүдэлтэй өвлөлтийн бэлтгэл инхүү хангаагүй байгаа юм а. Орлого хөөж өөрснөө өдөр тутам орлого авдаг гэсэн бол зардлын санхүүжилтөд шилжснээр орлогоос гадна гаргаж байгаа зардлын зөрүүг нийслэлээс авдаг энэ зарчим руу шилжсэн байна. За 7 сарын 29-ноос хойш бол аж ахуйн нэгж байгууллагуудын гаргаж байгаа зардлыг бүрэн санхүүжүүлж бол бид нар өнөөдөр чадаагүй байгаа. Үүнтэй холбоотойгоор оператор компаниудын одоо эдийн засгийн чадварт бол маш их нөлөө үзүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор өвлжлийн бэлтгэл ажил, онцлогоонд орох энэ графикт хугацаа болсон. Энэ хугацаатай холбогдуулаад эдийн засгийн хүчин чадлаасаа шалтгаалж нөгөө шаардлагатай үйлчилгээнүүдийг хийгдэх тал дээр бас дутагдал гарч байна. Өнгөрсөн сарын 28-нд 13 цагийн орчимд Сонгон архын дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр их нарангийн замд Сутабаянд компани автобусны жолооч ноцтой осол гарган 14 хүн гэмтэж 1 хүн насарсан. Сонгон архын дүүргийн 16 дугаар хороо харарын цохой хойд замд Тэнүү ага компани автобусны жолооч явган зорчигчийг мөргөж амь насыг хохиросон. Энэ сарын 2-ны өдөр хаанвал дүүрэг Ярамгийн гүрэн дээр автобус өв сатсан Бонго маркын машинтай мөргөлдсөний улмаас 7 хүн гэмтэж бэртэн гүүрний хашлаг эвдэрсэн зэрэг ослууд бүртгэгджээ.